Ерөнхийдөө өргөн хэрэглээний бараа одоо хүнсээ ч юм уу те бүтээгдэхүүнүүд мах гэх мэтчлээ ер нь өргөн хэрэглээний бараа бол ер нь үнэний хөрвөлтэй байна. Хугацаанаар бол бас гайг байх шүү. Худалдаа авах чадвар ер нь жоохон сул байгаа учраас энд тэнд сэл зарласан дэлгүүрүүд ер нь их байна гэж харж байна. Одоо ер нь ямар ажил хийдэг вэ? Цалин мөн амьдралд нь хэр хөрөлцөөтэй байна? Би болохоор хуваар бизнес хийдэг. Тэгээд мэдээж зээлтэй. Зээл авч ижил ер нь хөдөлж байна. Ерөнхийдөө нэг ард иргэдийнхээ дунд жоохон ороод амьдралын жоохон судлаасай л гэж бодож байна. Тэ өнөөдрийн ард иргэдийн нуран дээр ямар ачаа үүрж явааг, ажил төрөл ер нь хэд ямар байгааг жоохон судлаасай л гэж бодож байна да тий. Шумдж байгаа асуудлууд өөр юу байна? Тулгамдж байгаа асуудал одоо нийгмийн юу л байна л да. Сэтгэл зүйн дээрээс нэг өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил гэдэг юм уу тий. Тиймэрхүү юм ер нь их хөндөгдөж байгаа. Хаасаагүй сургуулиуд дээр сая болоод байсан шиг тийм явдлууд нэлээд байгаа. Тийм учраас тэн дээр эцэгчүүд илүү анхаараасай гэж ажил төрөл гэж гүйсээрэн байгаад хүүхдүүдтэйгээ жоохон орхиод авах шиг санагдаж байгаа. Тэгэхээр хайр халамж ерөнхийдөө ирээдүйн одоо манай ирээдүйн Монголын ирээдүйг авч явах хүүхдүүд шүү дээ. Тийм болохоор бага одоо болцрох хатан хүмүүжилт анхаараасай анхаарлаа хандуулаасай гэж бодож байна. Хамгийн хэмзгэлж байгаа юм ерөнхийдөө тэр байгаа хүүхдийн хүмүүжил гэж бодож байна. Өсвөр насны охинтой тэгээ маш их санааж явж байгаа. Тэгээд өсвөр насны хүүхдтэй нэг харьцаад бас хэцүү байдаг. Тийм учраас яг л найз шиг ойлгохгүй бол бас юм хэлэхгүй байх магадлал маш өндөр. Тийм учраас одоо арга ивийг олж ижил яг сайн ярилцах болов.